Монголчууд Америкт. Намайг Намн сүрэнгийн баасан дэрч гэдэг. Би айлын ууган хүүхэд дороо 5 эрэгтэй дүүтэй. Манай аав ээж хоёр хоёулаа математикийн багш мэргэжилтэй. Би Төв аймгийн Эрдэнэсмийн 10 жилийн математик физикийн гүнзгийсэн сургалтын ангийг төгссөн. 90 онд нийгэм солигдоод яг тэр завсрын үеийн оюутан болсон. Өлсөж үзчихсэн гэх юм уу тийм. Тэгээ картын бараа төгссөн байх нь тэгэхээр. Тэгэхээр 1990 онд. 90 онд арав. Тийм 90 онд төгссөн. За төгсөөд болохоор ямар хуваар авсан юм? Конкурст яаж ор? Конкурс гэдэг багшийн дээдийн шалгаруулалт чинь нэг хавар өвчлөө явуулдаг байсан тийм. Тэрэнд очиж ороод. Тэгээд тухайн үед Монгол Улсын засгийн газрын боловсролын яамны шийд гараад бас 18 ангиас компьютерийн чиглэлээр багш бэлдье гэж хөөгтүүд цуглуулж явахыг таарсан. Тэнд нь би аймагт очиж бас өрсөлдөд оноогоорж нэгдүгээр жагсаад мэдээлэл зүйн анги, математик мэдээлэл зүйн ангийг л авсан. Тэгэл 94 онд төгссөн дөө. Маань нэг өдөр ирээл за дутуугаргаа явнаа гэл авчихсан. За тэгээд аймаг руу явлаа. Тий. Тэгээ аймагтаа очисон. Тэгээд аймгийн захиргаанд намайг ажилд оруулсан. Тэнд статистикийн хэлцэд компьютерийн программистаар ажилд оруулаа. Тэгээд сүүлд 99 оны 6 за 29 оны 3 сар хүртэл ажилласан юм байна. Тэнд. За тэгээд хотод орж ирээд. Тий, хотод орж ирээд би нэг бод компьютерийн нэг дэлгүүрт ажилласан. 3 сар худалдагчаар. Тэгээ тэрний дараа Mobicom программист авчих гэсэн цаар гарсан байсан. Тэгээд тэрэнд бас манай нэг найз ажиллаж байсан Алтан гэрэлгээд. Тэгээ манай санал тавиад тэгээд Mobicom-д очиж ярилцлага өгөөд анкет өгөөд тийм ээ. Ярилцлаганд ороод тэгээд тэнцээд тэгээд ажилд орчихсон. Тэр чи бараг 2000 он. 99 оны 6 сар. Тийм. Ерөөсө 3 сар болол. Яг тодорхой санахад 99 оны 6 сарын 15-нд санагч. Тийм. Тэнд орсон. За Mobicom-д ороод. Mobicom-д ороод одоо Mobicom чинь тэр төв шууд ингээ арын 4 давхар цагаан байранд. Одоо техникийн төвнө гэж явуулдаг. Тэнд ажиллаж эхэлсэн. Тэнд л ерөөсө бүх салбарт тэнд байдаг гэсэн. Тэнд анхны Mobicom-ийн вебсайтыг хийсэн байж байгаа. Тэгээд тэрний дараа бас интернетийн хэлс байгуулад интернетийн үйлчлэгээ Mobicom үйлчлэгээ үзүүлж эхэлсэн. Тэрнийг бас оролцоод эхнээс нь анх байгуулах үйл ажиллагаанд нь оролцоод ингэ явсан. Одоо Mobinet гэх нэртэй тусдаа юм компани байдаг. Тэрийг одоо анх хамт байгуулж ирсэн юм уу? Анх бол хэлтс байсан. Тэгээд тэр ажлаа ер нь нэлээд удаа хийсэн дээ. Барилгын дэртлээ хийсэн дээ. Mobicom хэдэн он хүртэл байсан бэ? 10 он хүртэл. 10 он. Тийм, 10 он хүртэл. Тийм. Тэгээд манай гэр бүл маань бас наашаага ирэх хэрэгтэй болсон. Америк руу. Тийм, Америк руу. Яагаад бол бид нар ногоон картны хожил аваад тэгээд тэрэнд очиод тэгээд наашаага ирэх болсон. Тэгээ ер нь бас яг нэг үе ихэд бас яг тэгэл бүх юм орхиол тий албан тушаал тэгэл оронбар аав ээж тийм ээ ах дүү тэгэл нааз нөхөд бүх юм орхиод энэ ирээд цоош нэрэл бүх юм эхэлж байгаа. Ерөөсөө л дөнгө сургууль төгсөж байгаа хөвч чиг л ерөөсөө бүх юм. Энд дээрээ бүх юм бэлэн биш шүү дээ. 10 онд ирсэн юм байна. Тийм 10 онд ирсэн. За ирээд хаана ирв? Яг Америкт ирсэн ирээд төрсөн анхны сэтгэл юу? Гоохо жоохон чихдүли гэдгээ бол ойлгосон. Англи хэлний хувьд. Ерөөсөө ойлгохгүйсэн. Монголын бодлоо буугаад ерөөсөө ойлгохгүйсэн. Юу яриад байгааг мэддэг. Өмнө гэхдээ би Америкт 2-3 удаа сургалтанд ирж ирсэн л та. Гэхдээ яг ингээд энгийн амьдрал руу орчих чинь яста төвхтэй. Ялангуяа зарим хүмүүс чинь ингээд жажлаа залгаад ингээд ярина тийм ээ. Хар үгээр ингээд яриад бүр ойлгохгүй. Тэгээд эхэлжсэн. Тэгээд ирээд Northern Virginia Community College гэдэг байгаа шүү дээ. Тэнд
сурсан. Хэлний курст. Яг тэнд бас нэг мастрын урагшаа сурах санаатай. Ямар ч хэлний сурах гэдэг. Энд нэг 7 сар сураад. Тэгээд манай хүн бас юуны курс сурч байсан. Мэргэжлийн курст. Манай хүн чинь Монголд эмч анагаах ухааны их сургуулийг төгсөөд Баян зөв төвөгтэй. 7 жилийн эмчээр ажиллаж байгаад энд ирсэн байж байгаа. Тэгээд мэргэжлээрээ энд бас курс сураад тэгээ бас нэг гэр бүлийн 2 хүн хоёулаа сурахаар бас энэ дэр хэцүүд мэдтэй. Тэгээ би ерөөсө болоод зогсоогоо тэгээд ажил хийж эхэлсэн байж байгаа. Тэгээ анх бол ерөөсө ресторанд ажилд орж исэн. Тэ. Цаг бодрох гэдэг манай нэг хороод үе. Тэр маань намайг ажилд оруулж гисэн тэр. Тэгээд яг анх эрэхтэй хаана ирсэн бэ? Би ч Арилангтонд байсан. Арилангтонд байсан. Тий. Тэгээд тэндээ ажиллаж байгаад тэгээд дараа нь нэг Бацаахан гэ залуутай танилцаад тэр маань нэг юуны disaster recovery гэдэг нэг юуны компани байна. Одоо байгалийн гамшигт өртсөн газруудад очиж үйлчлэхээ өсөлдөг. Тэм газарт ажилд орсон. Тэнд жолооч хийсэн. Тэгээд нэг энэ том ван бариад л тэгээд тэр айл хатсан айл ч юм уу үерт өртсөн айлаас очиж юм аваад тэгээд агуулгад авчираад ингээд ялгаад цэвэрлээд даатгалын хүмүүсийг дуудаад бүртгүүлээд тэгээд хаяхын хаяад тэгээд угаа цэвэрлэх газар юм ачаад аваад угаалгын газарт авч цэвэрлүүлээд тэгээ буцаа цавчаа сайхан хайрцаглаад өмнөд нь цацаад ингээд бүр ингээд утаа өмнөртэй дайвал озоны өрөө гэдэг нэг юм угаалгад ингээд утаагийн харилгаад ийм ажил хийж ирсэн. Тэгээ тэр компани маань тэр юуны DC-ийн тэр одоо баруун талын нэг аэропорт гэдэг чинь тэнд тэр хэвд ажилладаг байсан. Тэгжсэн дараа нь тусдаа тэр компани үндсэн компаниас салаад манай элчийн дараа маань тусдаа компани байгуулад гараад Мэрилендийн тэрлээ явсан байж. Тэгээ тэр компанид би бол IT-ийн инженерээр ажиллаж байсан. Шинэ компани нэг бизнесийг худалдаж аваад орсон чинь бүх юм нэрээсээ хуучны юмуд байжсэн. Телефон утасны аппарат нь хэтлэнгөө дамардж иргэдэг. Тэгээд компьютерийн сүлжээний хэтлэнгөө телевизийн антенны дээр үе нэг коаксолын технологитой байжсэн. Тэгээд тэр бүх компьютерууд нь айл дээр үе 486 арайч 386 үлдсэн систем юутай процессортой тийм юу байгаагүй. Тэгээд бүгдийг янзлаад цоошин компьютер, цоошин сүлжээ тэгээ интернетийн сүлжээнд холбож өгөөд бүр хурлын өрөө байг холж өгөөд тэгээд бүх програм хангамжуудыг би эхнээс нь бүгдийг бичиж өгөөд ерөөсөл тэр агуулгын бүртгэл тэр сонорыг бүртгэх дээрээс бүх юмыг програмчилж өгч байсан. Мөн дотор холбооны станцыг бас тавьж өгөөд тоон станц болгож өгөөд тэн дээр нөгөө автомат хариулагчийн систем нэвтрүүлж өгөөд ингээ байжсэн. Тэгээд Мизури мужид амьдарч байсан маа жагдаг дөрж ах. Манай хотод энэ IBM-ийн төв дээр хүмүүс авч байна. Чи аплайдаад үзээч гэдэг. Тэгэл аплайдаал ярилцлаганд ороод намайг авлаа гэсэн. Тэгэл эзэндээ ороод хэлсэн. За би ингээд IBM-д ажилд орсон. Ингээд ажлаасаа гарах хэрэгтэй боллоо гэдгсэн чинь. Хөөх. За баяр хүргэе. Тэгээд тэр газар чинь чамд хэдэн дөрвийн цалин өгч байгаа ингээд асууж ирсэн. Тэгээд хэлж болохгүй шүү дээ. Тэгэл энд өгч байгаа цалингаас илүү өгч байгаа л гэсэн. Тэгсэн чинь би тэр өгч байгаа цалингаас илүү өгье л та гэл. Нэг 50 жиг болох сонирхол байгаа. Явуулахгүй. Тийм тухайн үед нөгөө эзэн маань бас яг нөгөө тэр юу ч юм байхгүй. Айлууд чинь бас нөгөө зурагт компьютерууд бас тэр байна тийм ээ. Тэрнийг бас хариуцсан тийм нэг сэргээдэг тийм ээ. Янзлдаг тийм нэг электроникийн нэгжтэй болох бодолтой байсан юм шиг. Тэгэл тэрийгэл надад даалгана гэж бодвол амхандаа яаж яах нь би тэгээд IBM гэсэн компанид орвол. Тэгээд за IBM ч одоо явахаас яах вэ? Хүн болгол тий? Мөрөөдөл юм чинь тэгээд одоо яв. Сайн ажиллаараа гэл тэгэл явуулж исэн. Монголчууд Америкт. Тэгээ энэ дээрээ одоо 13 оны 7 сарын 8-нд би анх IBM-д ажилд орж исэн тий. Одоо 6 дахь жилдээ ажиллаж байна. За IBM-ийн талаар ер нь паблик мэдээлэл дээр төвшиглээд хүмүүс нэг яг ямар байгууллага юм гэдэг талаас нь паблик мэдээлэл төлөвлөлт. За 11 онд байгуулагдсан. 1911 онд. 11 онд байгуулагдсан. Анх бол одоо тэр цаг бүртгэлийн
Тэгээ цалин хөлс боддог тэр төхөөрөмжүүдийг анх хийж ирсэн. Одоо анхны калькулятор л гэсэн үг байхгүй. Анхны одоо тийм тооны машины төхөөрөмжүүдийг хийж ирсэн. Тэгээд явсаар бол одоо компьютер, тэгээд энэ ATM, тэгээд баркод гэж ерөөсөө энэ орчин үеийн бүх одоо нисхийн захиалгын системүүд байна тийм ээ. Одоо тикет захиалдаг систем, тэгээд ерөөсөө энэ орчин үеийн мэдээллийн технологид хэрэглэгдэж байгаа бүх технологиг эцгэн. Ерөөсөө IBM. Ерөөсөө оролт floppy disk өөрчлөлт диск байна. Анхны персонал компьютерийг хийсэн. За анх одоо Microsoft гэдэг компани гэхэд одоо тэр IBM-ийн персонал компьютерийн үйлдвэрлэлийн системийг тий шинж өгч мөнгө авч тэгж л одоо анх хөл дээр тогтож гарч ирсэн компани байж байгаа. Apple-ийн тэр одоо Steve Jobs ч гэсэн IBM дээр хэлж ирсэн. Тий. Ерөөсөө одоо би ингээд 6 жил ажиллаж байгаа ингээ харж байхад бол мэдээллийн технологийн компаниудын гол лидер түүчилж одоо тэр чирч байгаа газар нь бол IBM гэж ойлгож байгаа. IBM өнөөдөр маш сайн судалгаа хийгээл ерөөсөө хаана ч хөрөнгө оруулж ин тэр юм дагаал тийм ээ. Ямар технологиг нэвтрүүлж ин тэрэнд нь яг ингээл яг бусад компаниуд нь би араас нь яваад байна гэж хардаг. IBM ажилд авах шалгуур хэр өндөр тавьдаг. Юу нь ямар шалгуураар ажилтна. За би бас яг нэг хүний нөөцийн хэвийг харьцдаг болохоор сайн мэдэхгүй. Гэхдээ мэдээ шалгуур өндөртэй. Чадвар өндөр байх хэрэгтэй. Тийм. Ерөөсөө тэгвэл одоо бас нэг жоохон юу н шалгуур нь арай жоохон өөр болоод байгаа шиг миний харж байгаагаар. Ерөөсөө одоо нэг онлайн сургалт тэгээд компани өөрийн дотоод сургалтын тийм маш ол нөөцтэй болцсон учраас заавал их сургууль төгссөн хүн байх албагүй. Дунд сургууль төгссөн хүн байж болно тийм ээ. Аваад өөрөөсөө тэгээд тэр хүн юм сурч чаддаг тийм ээ, судалж чаддаг л тийм ээ. Байх юм бол оруулж ирээ сургаад ингээд бэлддэг тим юм руу орж байгаа л да. Заавал хүнийг тэгэл заавал их сургуулийн дипломтой байх хэрэгтэй гэдэг тийм шалгуур бол одоо ер нь байхгүй болж байна. Яагаад бол одоо интернет маань өөрөө асар хүчтэй хөгжөөд интернетээр одоо онлайн сургалтын системүүд маш их болчихсон тийм ээ. Тэгээд тэр одоо их заавал 4 жил ингээд хүний ихтэй сургуулиар бэлдсэн тэр мэдлэг заавал шаардлага болж эхэлж байна. Тэр хүмүүс яг өөрийнхөө хүссэн юмыг онлайнаар сурах боломж нь илүү болж байгаа. Тэрийг үнэлж байгаа л гэсэн үг шүү дээ. Ерөөсөө тийм. Ийм юм руу явж байна. Чи болохоор одоо IBM-д яг ямар чиглэлээр нэ ажиллаж байна? Тийм. За миний ажиллаж байгаа салбар маань үндсэндээ одоо бизнес аж ахуй нэгж компаниудад мэдээллийн технологи үйлчлэгээ хүргэдэг. Тийм салбарт нь ажиллаж байна. Windows-ийн администраторыг ажиллаж байна. Тэгээд Windows администратор гэдэг маань одоо Windows гэдэг одоо хүн болгоны хэрэглэдэг үйлдвэрлэлийн систем байж байгаа шүү дээ. Тэрийг бас аж ахуй нэгжүүд хэрэглэн тийм ээ. Тэгээд сервер дээр хэрэглэн тэр одоо үйлчлэгээг л хариуцдаг ажлыг хийж байна. IBM-д одоо хэд монголчууд байна. За хэд холбоотой юм билээ шүү дээ. Тий, холбоотой. Ер нь хэд ч монголчууд байна IBM-д. Ямар чиглэлээр ажиллаад? За ер нь нэг IBM чинь юу штэ нэг 180-аад оронд салбартай. Тийм ээ, үндсэндээ амсан компани. Нийт дэлхийд даяараа бидний багцаагаар нэг 20-од монгол залуу ажиллаж байна. Солонгос, Япон, тэгээ Европын орнуудад байна. За Америкт байна. Америкт ч нэг 10 гаруй хүн байна уу? Тий. Ажиллаж байна. Програм хангамжийн салбарт нь ч ажиллаж байна. Тий. Бас надтай адилхан энэ үйлчлэгээний салбарт нь ч бас ажиллаж байна. За IT-ийн Америкт бол одоо IT-ийн салбар дээр монголчууд маш их орж ирдэг болчихлоо. Ер нь монголчууд. Тэгэхээр IT-ийн салбар, мэдээллийн технологийн салбар дээр одоо яг монголчуудад ямар боломжууд байна цаашаа? Чиний харж байгаагаар. Одоо яг ингээд хөгжил чинь илүү юу чиглэл рүү явчлаа шүү дээ. Одоо софтвер тал руугаа ер нь яг технологийн хөгжил нь өөрөө одоо бизнесийн бүх салбаруудын ер нь нэлээд нь энэ чиглэл рүү ороод эхэлчихлаа шүү дээ. Тийм одоо нэг дижитал гэж Монголд юу яагаад. Одоо ер нь бол манай Монгол шиг одоо хоёр том гүрний дунд байж байгаа тийм ээ.
одоо ямар нэгэн бүтээгдэхүүн хийгээд тээвэрлээд олон улсын зах зээлд хүргэнэ гэдэг бас хүндрэлтэй байх шүү. Энийг харж байгаа. Харин мэдээллийн технологи ялангуяа энэ програм хангамжийн чиглэлээр хүмүүсээ сайн сургаж, тийм ээ, бэлдэж энэ олон улсын зах зээл дээр, тийм ээ, ажиллаж чаддаг болох юм бол Монголд бол айгүй том боломж байгаа гэж би боддог. Тэхийн тулд яах хэрэгтэй чиний бодлоор? Ерөөсөө мэдээж гадагшаа явж хүмүүсээ сургах нь бол ойлгомжтой. Сургахаас гадна энд ажиллаж үзэх хэрэгтэй. Оюутнууд энд ажиллаж үзэх хэрэгтэй. Тэгэхгүй сургууль сураад тэгээд утсан бол яг бизнес яаж явагддгүү те, яг тэр том програм хангамжийн том төслүүд чинь яаж хийгддгүү, тийм ээ, ямар стандарт мөрдөгдөж байна, тийм ээ, сургалтын систем нь яаж явагдаж байна, тийм ээ, project management гэдэг төслийн менежмент маань яаж явагдаж байна, хэн юугаа хариуцж байна, тийм ээ, яахаараа тэр ямар бүтээгдэхүүн гаргахаараа тэр хүмүүс худалдаж аваад байдгийг, тийм ээ, ямар ихтгэлцүүр байхаараа тэр хүмүүсийн одоо шаардлагыг хангаад байгаа юм. Тэр бүгдийг бол одоо ажил дээр л гарч ирж сурна. Илүү дадлгах хэрэгтэй. Илүү дадлгах хэрэгтэй тийм. Тэгээ энд бол нэг ийм л юм байгаа шүү дээ. Чи ямар нэгэн бүтээгдэхүүн хийлээ, тийм ээ. Тэр бүтээгдэхүүний чинь хүн худалдаа авах танд итгэж авч байгаа шүү дээ. Тэгээ тэнд хэрвээ танд итгэхгүй ямар нэг итгэлцэл үүсэхгүй бол эзэс тэр хүн тэний бүтээгдэхүүнийг авахгүй шүү дээ. Тэгэхээр тэр итгэлцээ чинь яаж бий болох вэ гэхээр чинь одоо тэр тухайн бүтээгдэхүүний чинь одоо жишээлбэл одоо хүнсний бүтээгдэхүүн байлаа сабо глобал тэгээл тэр хүнсний орц тэмээ тэр чанар тэгээл стандарт ямар байх вэ? Тэр бүгдийг ингээл хангасан байсны дараа л хүн итгэнэ шүү дээ. Тийм ээ. Тэгэхээр тэр стандарт дөрвөн журам маань одоо жишээл Америкийн одоо тэр хүнсний стандарт гэдэг хүнсний бүтээгдэхүүн савбоглооны стандарт гэдэг юм уу тийм ээ, энэ бүх стандартыг чинь өөр орчны оронд төлөвшөрөөд байгаа юм тийм ээ. Тэр хэмжээгээр л тэр стандартыг хангах юм бол өөр өшөө зах зээл нь нэгтнэ л гэсэн үг шүү дээ тийм ээ. Тэгэхгүй яг тэр шаардлагад хангах зэхүүц юм гаргаж чадахгүй бол хүн авахгүй шүү дээ. Итгэлцэл үүсэхгүй. Энэ ч одоо бүх юм л итгэлцэлээр тогтож шүү дээ энэ төр. Одоо жишээлбэл яг бас нэг зүгээр энгийн хөгжилтэй гэх юм уу ингээл бид нар чинь Монголоос авчирч ноолорын цамц өгсөн тийм ээ. Тэгээд ажил дээр чинь хөө ямар гоё цамц өгөөл ингээл барайл үүснэ. Яг чинь тэгэл хомсорчлох болж байгаа байхгүй. Монголын говийн бүтээгдэхүүн гэл тэгэхээр өө тийм үү ханаас авдаг ах уу гэл ингээл жишээлбэл. Тэгээд тэрүүн чинь надад итгэж шүү дээ. Энэ хүн өсөж байгаа юм чинь. Баскаг би мэднэ тийм ээ. Хамт ажиллаа олон жил болчихлоо. Энэ хүн чинь ямар хүн бэ гэдгийг мэднэ тийм ээ. Тэгээд учраас энэ хүн бол чанартай юм өмсөж чинь. Чанартай юм хэрэгжилж чинь. Тэ? Сонирхож байгаа байхгүй жишээлбэл. Тэгэхээр эн чинь бас давхар одоо сурталчлах боломж байна гэсэн үг байна. Тэ. Одоо үгүй ажил одоо ингээд бүтээгдэхүүнүүдийг сурталчлах боломж. Ажлынхаа ширээн дээр ингээл авчирал нэг Монголын нэг сайхан байгальтай зураг авчирал тавьчихад л хүний анхаарал төртөө шүү дээ. Тэгэл асууна. Энэ юунд цаанах юм хаа гэл. Тийм газар гэл тайлбарлана. Нэг Монголын бас нэг Батбай альбомтой ном тэр бас нэг хаяа ширээ мэрэн дээр авч тавьчихна. Тэгээд боломжийг чадах чиднийгээрэл тэгэл Монголоос урчлал байдаг гэхэд тийм. Тэр чинь тэгэл нэг ийм жижигхэн юмнаас эхлээл те. Ерөөсөө маш олон өргөн боломж байгаа байхгүй. Энэ одоо олон улсын зах зээл дээр гарч ажиллана гэдэг чинь. Тэгээ эн чинь одоо ингээд бас итгэлцлээс гадна нэтворк гэж яриад байгаа тийм сүлжээ хүмүүсийн хоорондын сүлжээ харилцааны тийм ээ. Тэр юм чинь бас бизнест бас айхтар нөлөөлнө шүү дээ. За би нэг юм бизнес хийлээ. За ийм зарж шүү гээл гэтэл нөгөө сүлжээгээрээ дамжуулаад сурчлал эхэлнэ гэсэн үг шүү дээ. Тэгээ тэр хэмжээгээр л нэг өсний одоо би тэр олон улсын шалгуурыг хангаа тийм ээ. Тэр хүмүүсийн итгэлийн даадаг болчлоо тийм ээ. Тэр хүмүүстэй адилхан төвшөнд ажилладаг болчлоо тийм ээ. Тэгээ би юм хийн гэдэг чинь тэр хүмүүс хөргөж чадах боломжтой болчихж байгаа. Бас бид нар чинь нөгөө энд этгээний салбараар ажиллаж байгаа залуучууд нийлээд нэг Facebook-ийн групп байгуулад бас нэг янз бүрийн юм хийх гээл оролдоод байгаа. Тэгээ тэрний гишүүн л дээ. Тийм. Тэгээ ер нь
Тэр бол ойлгомжтой. Ягаад гэвэл юу штэ бид намайг чинь одоо дунд сургуульд байхад компьютер хичээл ордог байсан шүү дээ. Их бага. Намайг 93 онд багшийн дээдэд сурч байгаад бид нөө багшлах дадлахт гарна да. Би 11 дугаар сургуульд багшилж ирсэн. Очиж дадлах хийж ирсэн. Тэгээд тэгэхэд 4 дугаар ангид програмчлал хичээл ордог байсан шүү дээ. 11 үү? Тий. 4 дугаар ангид. Тэгээд дараа нь одоо яасан тэгээд тэр боломжлол нь байхгүй болсон. Тэр үед ч одоо манайх чинь өөрсдөө компьютер хөлөрж ирсэн ус үуч манай л гэдэг. Манай л үү. Тэгэл одоо зах зээлийн давалгаанд ингээл хамаг юм хаяал явчихсан юм шиг байна бид нар. Одоо Америкт байгаа IT-ийн одоо та нарын нэг Facebook групп байна шүү дээ. Ер нь хэд орчим залууч. Одоо би бол баримжаа мэдчихлээ л да. Ер нь IT-ийн хэд орчим залуучууд яг Америкийн зах зээл дээр хичээлээд байна. Гэхдээ бид нар бол бүгдийг бүртгэж чадаагүй л гэж боддог. Нэг 300 гаруй байна одоо. Яг бүртгэлтэй. Хоорондоо холбоотой. Тийм. Дандаа том компани шалгуурыг даваад амжилттай ажиллаж байгаа залуучууд шүү дээ. Тэгэхээр л маш их боломж байна. Тийм. Энэ бас юуг орж ирж ажиллахыг нэг энэ манай ардлын нэг мужид нэг Харишиг их сургууль гэж нэг сургууль байгаа. Тийм. Тэр нэг ахтар сургуулаар дамжаал олон хүүхэд хоолнд хүрч байгаа шиг байна. Тийм. Ирд сураал дамжаал. Хоёр том гүрний дунд байж байгаа Монгол орны хувьд одоо илүү давуу тал ерөөсөө л оюун ухааны чадамжаараа мундаг байна тийм үү. Одоо өнөөдөр Америкт хэдэн зуун залуучууд этгээр явж байна тийм. Гэхдээ одоо бидний хөгжлийн ирээдүйн чиг хандлага бол ер нь яхаа энэ тархитал руугаа тийм програм мэдээллийн технологийн энэ ухамсартай хөгжил рүү чиглэлжүүлэл хөгжил нь илүү одоо түргэцтэй. Залуучууд цагийг бити өрөөс шиг өнгөрөө үртүнтэй өнгөрөх маш олон боломжийн интернет дээр байж байна. Эндээ тий бидэрт потенциал нь байгаад байдаг тийм ээ. Потенциалыг манай энэ одоо урдлын нийгмийн одоо тэр аав ээж нар ингээ бэлдээд өгсөн байна шүү дээ. Тий. Дээр нь одоо бидний байгалийн өгөгдөл маань байж байна тийм ээ. Тэгээ энэ бүгдийг чинь ингээд хөгжүүлээд явах юм бол бид нар дэлхийд өрсөлдөөд явах том боломж байна. Орноо хөгжүүлэх боломж байна. Маш олон экспортын салбарыг хөгжүүлэх боломж байгаад байдаг. Ийм хиймээр л байна л да. Хийж гин. Зөндөө олон замнууд залуучууд айгүй гоё юмуд хийж гин. Эхнээс одоо Amazon энтертэй зарагдаад байна шүү дээ. Монголчууд Америкт